Сайн байцгаана уу хүндэс сонсогчдоо. Надад хандив илгээсэн таны ажилд амжилт хүсье гэд дүлгөөнөө болдвотор ариун болд нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсье. За гол сэдв рүүгээ оръё. Джеймс П.Р. Доти бол Америкийн нэрт мэдрэлийн мэс засалж Стамбордын их сургуулийн профессор бөгөөд дээрхийн гигант нь Далай ламтай хамтран нэгүсэл ба өгөөмөр сэтгэлийн судалгаа боловсролын төвийг үүсгэн байгуулагч хүү юм а. Шидэт мохлог номны утга нь Джеймсийн амьдралын бодит түүхээс сэдвлэн бичигдсэн шинжлэх ухаан болон сэтгэл зүг хослуулна, бясалгал, анхаарал төвлөрөл, зүрх сэтгэлийн хүчийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлажээ. Сэтгэл хөдлөм урам зориг өгсөн уншигчдад өөрийгөө нээх, амьдралдаа өөрчлөлт нь урам зориг өгдөг. Одоогоор энэ ном дэлхийд даяар бестселлер болж уншигчдад гүн гүнзгий сэтгэл төрүүлсэн. Өөртөө итгэх итгэл, нэгүсэл, бясалгалын ач холбогдлыг ойлгуулж уншигчдын дотоод өөрчлөлтөнд хөтөлдөг. Амьдралын утга учир, аз жаргалыг хайж буй хүмүүст үнэтэй зөвлөгөө өгдгөөрөө онцлогтой. Оюун ухаанаа хэрхэн тайвшруулж анхаарлаа төвлөрүүлэх гэх аргуудыг заадаг. Зүрх сэтгэлээ нээх, нэгүсэл, хайр, өршөөлийг, хүчийг ойлгуулж сэтгэлдээ хэрхэн тээх талаар өгүүлнэ. Хүсэл мөрөөдлөө тодорхойлж түүндээ хүрэх замыг тодорхой аргуудыг тайлбарладаг. Аливааг хараат бусаар хүлээн авах хэд хүлэгдэлгүй дадлуудыг заасан байдаг. Энэ хэсэгт оюун ухаанаа хэрхэн төвлөрүүлж бодол санааг хянах талаар тайлбарладаг. Джеймс бага насндаа архины хамааралтай аав, бие муутай ээжигээ асрах, хувь тавилан оногдож хүнд хэцүү үеүүдийг туулсан. Джеймс ганцаардлын гашуун зовлон нийтлэж маш ихээр стрессэнд автдаг байсан. Тийм хэцүү он жилүүд туулж байсан ч гэлээ түүний амьдралд нэгэн гэрэл гарч ирж Рут гэх эмэгтэй түүний амьдралд багш сэтгэл зүйн дадлуудыг амьдралдаа өөрчлөхт нь асар их тусалсан эмэгтэй юм а. Амьсгалын дасгал, бясалгалын аргаар оюун ухаанаа хэрхэн тайвшруулахыг заасан байдаг. Бусдыг хэрхэн хайрлах, бусдыг хэрхэн уучлж өршөөх арга зааж өгсөн байдаг. Эдгээр аргууд нь түүнд хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад нь туслана. Анхаарлаа төвлөрүүл сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь амжилт, аз жаргалд хүрэх эхлэл юм. Амьсгалын гүнзгий дасгал, анхаарал төвлөрүүлэх, бясалгал, зүрх сэтгэлээ нээх гэх мэт маш ойлгомжтойгоор тайлбарласан байдаг. Зөвхөн оюун санаагаар амжилтанд хүрэх боломжгүй. Харин нэгүсэл, хайр, өглөгч сэтгэлээр зүрх сэтгэлээ нээх нь жинхэнэ амжилт, аз жаргалын үндэс юм а. Өдөр бүр талархад зуршлыг бий болгох, бусдад хайр инрэл үзүүлэх, уучлах, бясалгах, хүсэл мөрөөдлөө тодорхойлж түүндээ хүрэх зорилгодоо тодорхой болох талаар өгүүлнэ. Джеймс багадаа эмч болохыг хүсдэг байсан ч өөртөө итгэлгүй байсан. Харин Рут түүнд хүслээ тодорхой болгож түүндээ хүрэхэд тууштай байхыг аливааг хараат бус хүлээн авах олон аргуудыг заасан байдаг. Хүсэлтэй хэд автахгүй үр дүн хүлээхгүйгээр аливааг хараат бусаар хандах нь дотоод амар амгаланд бий болоход тусалдаг. Джеймс амжилтанд хүрсний дараа санхүүгийн хүнд хэцүү байдалд орсон ч энэхүү ойлголтыг ашиглан амьдралыг хүлээн зөвшөөрч шин боломжуудыг олж харсан байдаг. Уншигчдыг өөрийгөө нээх, амьдралаа өөрчлөхөд урам зориг өгдөг. Номын ач зөвхөн амьдралын түүх бус сэтгэл зүйн ухааныг шинжлэх ухаантай хослуулна, уншигчдыг дотоод өөрчлөлтөнд хөтөлж өөрийгөө нээхэд урам зориг өгсөн гайхалтай бүтээл юм а. Та өөрийгөө өөрчлөхөд өөртөө туслаарай. Намайг дэмжиж лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэгээ цаг алдахгүй хүлээн авч сонсороо. Баярлалаа.